Сайн бацхан уу, Руна ТV сувгата тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэнд Японд гарсан хэргийг ярих гад бэлтгэлээ. 2025 оны 10 дугаар сарын 15-нд Токио хотын Икебукуро дэх нэгэн гёс баарны захирал болон менежер нар цагдаагийн газарт баривчлагддаг. Тэд тус бааранд ажилладаг байсан 27 настай эмэгтэйг боол мэт дарамталж албатан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт буруутгагдсан. Гэвч энэ хэрэг хэвлэл мэдээллээр цацагдахад хохирогч дээр биш харин сэжигтнүүдийн нэг болох менежер эмэгтэй дээр олон нийтийн анхаарал төвлөрдөг. Том нүд, тод зүв төрх, урт шулуун үстэй залуухан эмэгтэйн төрх олон нийтийн хараа гэхээр татдаг. Камернаас зүгтэлгүй тайвнаар ширтэж буй царайлаг 20 гаруй насны эмэгтэйг ийм аимшигт гэмт хэрэг үйлдсэн гэж хинч төсөөлж чаддаггүй. Хүмүүс харин түүнийг өөрийг нь хохирогч байх гэж бодцоож байсан. Энэ эмэгтэйн видео болон зургууд нь дэлхийн хамгийн царайлаг гэмт хэрэгтэн гайхалтай гоо үзэсгэлэн царай нь өөрөө гим зэмгүй гэх мэт хаштагтайгаар олон нийтийн сүлжээнд бол маш хурдцтай тархаж эхэлдэг. Тэрээр Японд хамгийн үзэсгэлэнтэй гэмт хэрэгтэн гэж нэрлэгдэн асар их дуйлаан тарьсан бөгөөд түүний зургийг ашиглан бүр дүр бүтээх, бүр гэмт хэрэгтэй эмэгтэйг өмгөөлөх хүмүүс хүртэл гарч ирдэг. Харин хүмүүст хохирогч эмэгтэй хэн ямар хохирол амссан болох нь огт хамаагүй мэд байсан. Тус бааранд ажиллаж байсан 27 настай ажилтан Эйн хугацааны турш эрх чөлөөгөө хасуулж тэр хоёр хүний хүчирхийлэл хяналтаар бие үнэлэхээс өөр аргагүйд хүрсэн байсан. За тэгвэл энэ хэрэг яг юу болсон талаар өнөөдөр та бүхэнд ярьж өгье. Икебукуро гэдэг нь Токио хотын Тошима дүүрэгт байрлах Икебукуро өртөөг тойрсон Токиогийн хамгийн том хөл хөдөлгөөнтэй цэнгэлдэх дүүргүүдийн нэг. Тэнд асыг харагч, далайн амьтдын аквариум, театр, худалдааны төв, ресторан зэрэг олон газрууд цугласан Sunshine City хэмээх аврах том цогцлбор байдгаараа алдартай. Шибуя болон Шинжукугийн дараа орох Токиогийн 3 дахь том худалдааны төв болох энэ Икебукурод өнөөдрийн хэрэг гарсан байгаа. За гёс бар гэдэг нь болохоор Японы өвөрмөц цэнгэний соёлын нэг бөгөөд техникийн ард сууж байгаа залуу эмэгтэй ажилтнуудтай үйлчлүүлэгчид арх хунгаа ярилцаж болдог тэр газрыг хэлдэг. Эмэгтэйчүүд нь үйлчлүүлэгчдийн хажууд арх хунгалдаг Кабакуро гэдэг газрыг бодох юм бол үнэн нь хямд уур амьсгал нь энгийн тул залуучууд болон офисын ажилтнууд ихээр үйлчлүүлдэг. Ердийн баарнд бартендертэй ярилцаж арх ууж сууж болдог ч гэсэн энэ гёс бар гэдэг нь болохоор бартендерийн оронд туулааны хувцас эсвэл гэрээ үйлчлэгчийн хувцас ч юм уу тиймэрхүү костюм өмссөн хөөрхөн залуу охтууд үйлчилдэг гэдгээрээ онцлогтой юм газар байгаа. Гэхдээ үйлчлүүлэгчтэй бол бие махбодоор хүрэлцэх эсвэл хувийн журмаар холбоо барихыг бол хатуу хоригддаг тийм дүрмтэй. За тэгээд энэ төрлийн энэ бааранд болохоор хэрэг бол гарсан байгаа. За энэ баар болохоор 2020 оны 12 дугаар сар орчмоос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өглөө оройн ээлжийг нийлүүлээд 15 орчим ажилтнтай тийм ч том хэмжээний гёс бар бол биш байсан. Хэрэг илэрхээс өмнө сошиал медиад тогтмол пост оруулдаг байсан бөгөөд хүмүүсийн үнэлгээ сэтгэгдэлч нилээд сайн байсан. Гаднаасаа бол ямар ч асуудалгүй хэвийн ажиллаж буй газар шиг харагддаг. Гэвч бодит байдал дээр тэнд хинээж төсөөлөөгүй маш урт хугацааны аимшигтай мүлжлэг эрүү шүүлтүүд явагддаг байсан гэдэг нь сүүлд ил болдог. Сузуки Маоё тухайн үед 39 настай байсан. Икебукурод байдаг E-Wave Morning гэдэг энэ гёс барны захирал нь байгаа. Сузукигийн талаар олон нийтэд ил болсон мэдээлэл тийм ч их биш. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг өмнө нь цэнгэний газарт ажилладаг байсан бөгөөд цэнгэний салбарт олон жил ажилласан гэж мэдээлэлд гарсан. Тиймээс тэрээр энэ салбарын амьдралыг маш сайн мэддэг хүн байсан гэсэн үг. Цэнгэний газрын ажилтан гэхэд тэрээр арх огт ууж чаддаггүй нэгэн байсан. E-Wave Morning-ийн ажилтнуудын хэлснээр Сузукийн сэтгэл хөдлөл нь маш өндөр, байнга өөрчлөгддөг, ширүүн ааштай тул бусад хүмүүстэй байнга зөрчилддөг зантай байсан гэж тодорхойлсон байсан. Тэрээр ажилтнуудаа байнга харааж зүхэж бүр гар хүрдэг. Ялангуяа эмэгтэй ажилтнуудыг сэтгэл зүйн хувьд удирдах, өөрийн хяналтанд оруулахдаа маш гаргууд байсан тул эмэгтэй ажилтнууд түүний өмнө юу ч хэлж чаддаггүй байсан ба. Тэгээд нэг л удаа ажилтнаа зэмлэж эхэлвэл хэдэн цагийн турш загнаа зогсохгүй бүр зодож дарамтлцгаад дараа өдөр нь юу ч болоогүй юм шиг түүнтэй харьцдаг байсан гэж байгаа. Мөн Сузукийн ажилтнуудын гадаад төрхийг маш их гоочилдог байсан бөгөөд бага зэрэг царай муутай гэж үзэх юм бол шууд доромжилж өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг нэгэн байсан. Харин борлуулалт сайтай хөөрхөн ажилтнуудаа маш зөөлөн ханддаг. Тиймээс борлуулалт муутай, царай муутай ажилтнууд нь Сузукигийн гол дарамтлах бай болдог байсан байна. E-Wave Morning бааранд үндсэн тогтмол цалин гэж байхгүй,
бүх зүйл зөвхөн борлуулалтын урамшууллаар шийдэгддэг. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч ирэхгүй л бол тэр ажилтан ямар ч орлогогүй байна л гэсэн үг байна. Мөнгө олохын докторгүй, дээрээс нь маш хэцүү, этгээд зантай, захиралтай харилцах шаардлагатай байсан болохоор ажилтнуудын ажлаас гарах хувь нь ч гэсэн маш өндөр байсан. Захирал нь гадаад төрөх борлуулалтаар нь хүмүүсийг ялгуурлан гадуурхдаг байсан болохоор баарны дотор аяндаа л шатлал, анги давхраг үүссэн бөгөөд тэр шатлалын хамгийн дээр нь өөр нөгөө нэг гэмт хэрэгтэнд болох Тано Кажия байсан байгаа. Тано Кажия гэдэг нь хэн байсан бэ гэхээр 2004 оны 10 сарын 4-нд төрсөн хэрэг гарсан үед 21 настай Кажиягийн талаар ч гэсэн мөн дэлгэрэнгүй мэдээлэл бол бага байсан. Хэвлэл мэдээллийн мэдээлж буйгээр Кажия нь Японы баруун хэсэгт орших Эхиме мужид төрж ахлах сургуулаа төгсөөд Токио руу нүүж ирсэн. Тэрээр их сургуульд сурч байхдаа цэнгэний газар ажиллаж эхэлсэн. 2023 оны 4 сар орчим Кажия их сургуулиасаа чөлөө авч E-Wave Morning-д ажилд орсон байна. Ажилд ормогцоод тус баар нь нэлээд туршлагатай ажилтнанд тооцогдож эхэлсэн бөгөөд Мика гэх зохиомол нэрээр ажиллаж эхэлсэн. Кажия сошиал медиад өөрийнхөө өдөр тутмын зураг, видеог оруулж нэлийн алдартай болсон бөгөөд түүний хуудсанд айдол дуучин шиг харагдаж байна, богино үс чинь маш гоё зохиж байна гэх мэтээр түүний гадаад төрхийг магтсан сэтгэлүүд маш их байдаг. Үзэсгэлэнтэй төрхнийхөө ачаар тэрээр баарныхаа борлуулалтаар үргэлж 1-р байранд ордог байсан. Захирал Сузукигийн итгэлийг хүлээсэн Кажия удалгүй менежер болон дэвшиж шинээр орсон ажилтнуудыг удирдах үүргийг хүлээж эхэлсэн. E-Wave Morning-ийн ажилтнуудын хэлснээр тэрээр баарны хамгийн шилдэг ажилтан нь байсан бөгөөд соёлтой уур амьсгалыг сайн бүрдүүлдэг байсан болохоор үйлчлүүлэгчид түүнд маш дуртай байдаг байсан гэж хэлсэн. Мөн арх маш сайн уудаг байсан бөгөөд шар айрагнаас ахуулаад виски хүртэл шууд ууж чаддаг байсан. Ярианы баялаг сайтай байсан болохоор үйлчлүүлэгчид өөрсдөө түүнд маш дуртай байдаг. Тэгээд арх бас нэлээд их захиалж бааранд нь маш их орлого оруулалт тийм байсан гэж байгаа. Тус бааранд хамт ажиллаж байсан нэг ажилтан Кажияг анх маш гинэн цайлган, сайхан сэтгэлтэй хүн байснаар санаж байсан. Токиод анх ирэхдээ үнэхээр гинэн цайлган, сайхан сэтгэлтэй охин шиг байсан. Бусад ажилтнууд болон байнгын үйлчлүүлэгчдийн төрсөн өдрийг хүртэл бүгдийг нь санаж агаад баяр хүргэдэг байсан. Гэхдээ явандаа хүн нь өөрчлөгдөж нэлийн харгас, хатуу, хэрцгий зантай болж байгаа нь харагдаж байсан гэж хэлсэн байсан. Кажия анх бусад эмэгтэй ажилтнуудын адил үйлчлүүлэгчдэд үйлчилж хүн татдаг байсан. Менежер болж ажилтнуудын эрс цалин хянах болсноор баарн доторх бодит эрх мэдэлтэй хүн болж хувирсан. Кажия менежер болсноос хойш захирал Сузуки баарандаа бараг л үзэгдэхэ байсан. Кажияд бүх эрх мэдлээ өгсөн болохоор Сузуки ардан сууж зөвхөн том хэрн чухал ажлуудаа зохицуулдаг байсан. Кажия Сузукигийн хэлснээр бүгдийг дагаж түүний зааврыг ягштал биелүүлж эхэлсэн. Хэрв Сузукигийн дургуутсан дарамтлагдаг ажилтан байвал тэрээр ямар ч шалтгаангүйгээр адилхан дарамталж, харин Сузукигийн дуртай ажилтан байвал найрсаг хандаж маш их халамжилдаг байсан. Кажияч мөн Сузукигийн адил ажилтнуудыг ил тод ялгуурлан гадуурхадаг болж эхэлдэг. 2025 оны ихээр E-Wave Morning баарны борлуулалт огцон мунаж өдрийн цагаар бараг ямар ч хөнгүү болж эхэлдэг. Өдөрт ирэх үйлчлүүлэгчдийн тоо 3 ч хүрэхгүй өдрүүд олон болж эхлэн баарыг ажилуулахад ч хэцүү санхүүгийн байдалд орж эхэлдэг. Эдийн засгийн дарамтанд орсон захирал Сузуки ажилтнуудыг өөрийнхөө сэтгэл хөдлөлтийг гаргадаг хогийн сав мэтээр ашиглаж эхэлдэг. Ялангуяа тус бааранд ороод ердөө 6 сар болж байсан 27 настай эмэгтэйг гол байгаа болгон сонгож өдөр бүр хүнд хараал зүхэл хийж хүч хэргэлдэг болж эхэлдэг. Удалгүй түүнийг сэтгэл зүйн хувьд бүрэн хяналтандаа оруулсан. Энэ 27 настай эмэгтэйг болохоор эмэгтэй гэд нэрлэлчи, хохирогч эмэгтэй болохоор нэрийг нь нууцлсан байгаа мэлээ. Эмэгтэйгийн хувьд Токиод ганцаараа ирээд амжиргаа нь маш хүнд байдалд амьдарч байсан. Анх байх газар олдохгүй байсан болохоор интернет кафенд амьдарч тэндээ ажиллан хооллож тэнд унтдаг байсан. Ээтэй хамт тус бааранд ажиллаж байсан хамтран ажилч нь хэлэхдээ бол цэнгэний газарт ажиллах төрлийн хүн биш байсан. Маш даруухан зантай, бас хүн болгонтой нээлттэй харьцаж чаддаггүй байсан. Мөнгөгүй болохоор л манай бааранд ажиллахаар ирсэн гэж ярьж исэн гэж хэлж исэн. 2024 оны 9 сард E-Wave Morning бааранд ажилд орсон. Орсноос хойш удалгүй баарны борлуулалт унаж эхэлсэн. Тэгэхэд Сузуки болон Кажия нар ашиглан стрессээ тайлж эхлэн гуйлагчин шиг царайтай гэж гадаад төрхийг нь доромжилж борлуулалт муу байна гэж чахалт үзүүлэн өдөр бүр амнаас гарамгүй хүнд хараал зүхлийг юм чинээ бодолгүй
түүн рүү урсгадаг байсан. Баарны бүх хүнд хэцүү хар бор ажил зөвхөн Эгийн хийх ёстой ажил болж хувирдаг. Бусад ажилтнуудын ууж чадахгүй архийг өмнөөс нь уух, эсвэл бүгдээрээ татгалздаг өндөр градустай архигч уух ёстой болсон. Тэрээр хамгийн түрүүнд ажилдаа ирж нээлтийн бэлтгэлээ хийж хамгийн сүүлд үлдэж цэвэрлэгээгээ бүрэн дуусгасны дараа л ажилласаа тардаг байсан. Зөөлөн сэтгэлтэй хатуу чанга зангүй байсан явандаа хувийн амьдралаа хүртэл бүрэн хянуулдаг болж эхэлдэг. Царай муутай байж дээрээс нь жин нэмбэл үйлчлүүлэгчид бүр ирэхгүй болно гэсэн шалтгаанаар өдөр бүр идэж байгаа хоолныхоо зургийг аваад явуулахыг тэд шаардаж эхэлдэг. Өөрөө юу ийдсэн хитэн төгрөг өрсөн зэрэг хувийн зүйлсээ нэг бүрчлэн тайлагнах ёстой болсон гэсэн үг. Сузуки болон Кашиа нарын зөвшөөрлгүйгээр дураараа бүр амрахч ирэхгүй болсон. Тэдний таалалт нийцэхгүй л шууд доромжлол ирдэг байсан бөгөөд үүгээр ч сэтгэл нь ханахгүй бол бие махбодын хүчирхийлэл олон хувирдаг байсан. Архины шил хувцсны үлгүүрээр толгоороо цохих бол наад захын асуудал бөгөөд аманд нь халуун чинжүү цутгах зэрэг эрүү шүүлт харгислалч гэсэн үйлддэг байсан байгаа. 2004 оны 11 сард ажлаа тараад гэртээ харахад байрных нь хаалганы цойжин солигдчихсан байсан. Гайхаад юу болсныг байрны эзнээс асуусан чинь Сузуки ирээд Эгийн байрны түрээсийн гэрээг өөрийнхөө дураар цуцалчихсан гэж хэлдэг. Ингээд очих газаргүй болсон тэр цагаас хойш баарны ард байх маш жижигхэн давчуу өрөөнд амьдрах болж эхэлдэг. Би эргүүлэхэд ч хэцүү, маш нарийн орон зайд шалан дээр хүнжил дэвсээд унтах эсвэл сандалнуудыг нийлүүлээд унтдаг байсан. Баарны эзэн Сузуки болон менежер Кашиа нарт тасралтгүй сэтгэл зүй дарамтлуулсаар өөртөө итгэх итгэл бодит байдлыг мэдрэх чадвар бүрэн нурсан байгаа. Энэ шинж тэмдэг нь улам даамжирч би ийм харьцааг амсах ёстой хүн. Сузуки болон Кашиа хийж буй үйлдэл нь бүгд л дутагдaltaй намайг бодож санаа зовсондоо хэлж байгаа зүйл гэж бодох хэмжээнд хүртлээ тархиа угаалгасан ба. Өдөр болгон ижил хувцас өмсөж явах зэрэг гаднаас харахад ч байдал нь маш хачирхалтай харагддаг болж эхэлсэн. Энэ байдлыг нь хажуугаас нь хараад тэсээгүй баарнд хамт ажилладаг байсан нэг ажилтан туслах гээд ажил эхлэхийн өмнө эсвэл хаах үе чатан дээр суугаад уйлж байгааг нь олон удаа харж байсан болохоор нэг удаа маш их гомдолтой уйлж байхаар нь өрөвдөөд хүнсний дэлгүүрлүүд агуулж очиод хоол авч өгөөд хоёлаа өөр баар руу хамт шилжиж ажиллах уу гэж хэлсэн байгаа. Тэгсэн чинь тэр намайг хүлээж авсан захирлынхаа ачийг би умартаж болохгүй. Тэд надад ингэж хатуу хандаж байгаа нь бүгд л миний төлөө гэж хэлээд хамт ажилласан тэр хүний тусламжийг авахаас татгалцсан. За ийхүү бүсгүй бол Сузуки болон Кашиа нарын иргэшэл бүрэн орсон байсан. Хоёрын дарамт улам ширүүсэж эцэст нь гудамжинд гарч биеэ үнэлэхийг шаардаж эхэлдэг. Сузуки бие ч хамаагүй үнэлж борлуулалтаа нөхөж хичээл зүтгэл гарга гэж завшаан олдох бүрд айлган сүрдүүлж дарамтлагдаг болж эхэлдэг. Кашиа ч хажуунаас нь Сузукигийн үгийг дэмжиж улам бүр ангал руу түлхэж байсан. Чамшиг арчаагүй амтан мөнгө олох газар хаана байх уу? Зөвхөн Окубо цэцэрлэгт хүрээлэн шиг газар л байгаа гэх мэтээр хэлдэг байсан. Токиогийн Шинжукуд байрлах Окубо цэцэрлэгт хүрээлэн нь сүүлийн үед Японд биеэ үнэлэлтийн үүр уурхай болоод би газар байгаа. Гудамжинд гарч үйлчлүүлэгчдийг татдаг эмэгтэйчүүд цугладаг газар гэдгээрээ маш алдартай. Цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны дагуу эмэгтэйчүүд игнэн зогсоод ухаалаг утсаа харан үйлчлүүлэгч хүлээж буй дүр зураг аль хэдийн Окубо цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг болсон. 2025 оны 5 сараас Сузукигийн тушааснаар Окубо цэцэрлэгт хүрээлэнд очиж ирчүүдтэй уулзан бэлгийн харилцаанд орж эхэлдэг. Энэ цаг үеэс Эгийн амьдрал бол бүр там болж эхэлсэн. Өдөр нь Гёс баарндаа үйлчлүүлэгчдэд үйлчилж шүн болохоор Окубо цэцэрлэгт хүрээлэн рүү хөөгдөн анх удаа харж буй ирчүүдтэй унтах ёстой болсон. Түүнд өчүүхэн ч амралтыг захирал болон менежер хоёр нь зөвшөөрдөггүйсэн. Зарим өдөр бүр өдрийн цагаар ч цэцэрлэгт хүрээлэн рүү явах ёстой болдог. Сузукигийн хэлснээр хийхгүй бол шууд хөөлж зодуулдаг байсан. Кашиа Эгийн биед бүр GPS төхөөрөмж байрлуулад түүний хаашаа явж байгаа, хаана байгаа гэдгийг нь тухайн цагт нь хяндаг байсан бөгөөд өдөрт маш олон удаа биеэ үнэлэхийг шаарддаг байсан. Мэдээж Эгийн олсон мөнгийг бол шууд булааж авдаг байсан бөгөөд мөнгө нь бага байвал маш их ууралдаг байсан. Хэрв Эгийг залхуурч байна гэж сэжиглэх эсвэл зааж өгсөн бүсээс бага зэрэгэл холдохыг оролдвол тэр хоёр шууд Эгийг олж очиод баарнд чирч авчираад маш аимшигтайгаар зодддог байсан. Үүгээр зогсохгүй тэр хоёр Эйд үйлчлүүлэгчтэй хийсэн яриа болон бэлгийн харилцааны явцыг бүгдийг нь дуу хураагаарт бичүүлж авдаг байсан бөгөөд үүнийг Эйг дараа нь дарамталж сүрдүүлэх хэрэгсэл болгон ашигладаг байсан байгаа. Ердөө 3 сарын дотор 400 орчим үйлчлүүлэгчтэй бэлгийн харилцаанд орхоос өөр аргагүй төрсөн байгаа. Хамгийн их ачаалттай өдөр нь өдөрт бүр 13 үйлчлүүлэгч хүлээж авч исэн өдөрч байсан. Маш хүнд хэцүүх туулан
6 сая йен олсон боловч энэ мөнгө нь тэр чигээрээ Suzuki болон Cassia нарын халаас руу орсон. 2025 оны 7 сарын сүүлчээр Японы цагдаагийн газар Okubo цэцэрлэгт хүрээлэнд биеэ үнэлэлтийн эсрэг томоохон хэмжээний шалгалт баривчилгааг хийдэг. Тухайн үед тэнд үйлчлүүлэгч хайж байсан газар дээрээ баривчлагдсанаар энэ хэрэг анх удаа дэлхийн ертөнцид ил болсон. Байцааж байсан цагдаа нар нөхцөл байдал бишдэж байгааг зөнгөөрөө мэдэрсэн. Учир нь түүний хувцаслалт нь маш замбраагүй байснаас гадна ухаан санаа нь орон гарan мэт ачирхалтай зүйлсийг ярьж исэн. Мөн түүний бие нь энэ тэндгүй хөхрөлт үүссэн байсан бөгөөд 20 гаруй газарт хөхөрсөн сорив байсан. Ингээд цагдаа нар бол нухацтайгаар байцааж эхэлдэг. Анх цагдаагийн асуултанд эргэлзэж хариулахаас зайлсхийжсэн ч цагдаа нар чи өөрөө хүсэж биеэ үнэлсэн үү гэж дахин асуухад гинтл маш чангаар уйлж тэр хооронд өөртөө тохиолдсон бүх зүйлийг цагдаа нарт ярьж өгсөн. Зүгтагч тэнхэл байгаагүй, өөр сонголт байж болно гэж төсөөлж байгаагүй гэдгийг цагдаа нарт хэлдэг. Түүнийг Eway Morning-д орсноос хойш ямар өрөвдөлтэй амьдралаар амьдарсныг сонссон цагдаа нар маш их цочролд ордог. Шалгаж үзэхэд тэр гэмтлийн дараах стрессийн эмгэг буюу PTSD гэдэг өвчний шинж тэмдгээр бол онцлогддог. Хохирогч болох нь тогтоогдсон тул ял хойшлуулах шийдвэр гаргаж Suzuki болон Cassia нараас шууд тусгаарлан түүнийг хамгаалтанд авдаг. Ингээд 2025 оны 10 сарын 14-нд цагдаа нар биеэ үнэлэлтээс хамгаалах хууль зөрчсөн хэрэгээр Eway Morning баарны захирал Suzuki Maoya болон менежер Tano Cassia нарыг баривчилдаг. Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад Suzuki бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон тул Suzuki-д хүчирхийллийн хэрэг нэмж тулгадаг. Гэвч Suzuki холбогдох бүх хэрэгээ эрс эсэргүүцэжсэн. Нөгөө талаар Cassia анхны байцаалтаас эхлээд хорж албатан биеийг нь үнэлүүлсэн гэдгээ бол шууд хүлээн зөвшөөрч бүх хэрэгээ хүлээж исэн. 2026 оны 3 сарын 4-нд Токиогийн дүүргийн шүүхэд уг хэргийн шүүх хурал болсон. Cassia нэлээд сандарсан царайтаагаар шүүхийн танхимд зогсож байсан. Тухайн өдөр шүүх хуралд бол маш олон хүмүүс цугларсан байсан. Тэд бүгд хамгийн үзэсгэлэнтэй хэрэгтэн гэгдэх Cassia-гийн бодит төрхийг харах гэж ирсэн хүмүүс байсан. Cassia прокурорын зүгээс тулгасан хэрэгүүдийг шууд хүлээн зөвшөөрсөн. Тэрээр хохирогчийг сэтгэл зүйн болон бие махбодын асар их зовлон зүдгүүр учруулснаа хүлээн зөвшөөрч түүнээс уучлалт гуйдаг. Мөн тэрээр өөрөө ч бас захирал Suzuki-д хараалгаж дарамтлуулж байсан гэж шүүхийн явцад бол мэдүүлэг өгсөн байгаа. Прокурор түүнээс тэгвэл яагаад түүнтэй үргэлжлүүлэн хамт ажиллаад байсан юм бэ гэж асуусан чинь Cassia бодож ирсэн. Би Suzuki-д хайртай учраас гэж хариулсан байгаа. Тухайн өдрийн шүүх хуралд гэрчээр оролцсон Cassia-гийн аав охиныхоо нөхцөл байдлыг тайлбарлаж шүүхээс хөнгөн ял оноохыг гуйдаг. Миний охин мөрөөдө тоглоомонд гар дүрж өрөнд орчихсон байхад Suzuki түүнийг нь мэдэж өрийг нь түлхэд туслана гэж охинд минь төгсөн. Тэгээд л миний охин Suzuki-гийн иргэшээлд орчихсон хэрэг гуйж анд хөнгөн ял оноож өгөөч гэж шүүхтэр бол аав нь хэлдэг. Cassia хэрэгээ бүрэн хүлээж гимшиж байгаа бөгөөд гэмт хэргийг голлон зохион байгуулсан хүн биш гэдгийг харгалзан үзээ түүнд 3-5 жилийн хорих ял оноох магадлалтай байгаа. Харин Suzuki болохоор өнөөдрийг хүртэл хэрэгээ өгөөсгсээр л байгаа. Ээгийн биеэс олцсон сорив 400 гаруй дуут бичлэг зэрэг хөдөлшгүй тодорхой баримтууд байсаар адил тэрээр биеэ үнэлэхийг нь би хизээч алавдаагүй өөрөө хүсэж хийсэн зүйлээ гэж зүтгэсээр л байгаа. За хүмүүс болохоор биеэ үнэлэлтээс хамгаалах хууль зөрчсөн жирхийлэл хорих сүрдүүлэх зэрэг хэрэгүүд тулгасан тул Suzuki-д хамгийн багадаа 10 жил дээд тал нь 15 жилийн хорих ял оноох магадлал өндөр байна гэж таамаглацгааж исэн. Одоогийн байдлаар болохоор хэргийг Токиогийн дүүргийн шүүх хянан хэлэлцэж байгаа. Энэ зундаа бол яг хэрхэн шийдэгдээд ялан тодорхой болох байх гэж үзэж байгаа. За тэгээ би хэрвээ яг шийдвэр нь гарах юм бол нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийн хамт хүргэе гэж бодож байна. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээд өнөөдрийн хэрэг бол миний хувьд маш азтайгаар цагдаа нарын баривчилгаагаар амь насаа аврагдаж чадсан гэж бодож байна. Хэрвээ тэгээгүй үргэлжлүүлээд баригдахгүй яваад исэн бол амь насаа ч алдах магадлалтай байсан бахаа гэж би бол бодож байна. За тэгээ японочдын хувьд бол бас маш сонин хүмүүс байдаг. Эдгээр гэмт хэрэг үйлдчихэд ахад түүний гадаад үзмж царай зүсээр нь хүмүүс бараг хэргийг нь тоохгүйгээр түүнийг ингээ шагшин магтаж байгаа нь бол бас нэлээд хачирхалтай. За тэгээ та бүхэн бас юу гэж бодож гин комент хэсэгт сэтгэлээ бичиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.